30 заалтын нөлөөсөөгөө хавчаад үзвэл 22 заалтын засаг сайжруулж ойлгоцоо гэвэл 5 заалтыг зайлшгүй өөрчлөх шаардлага. Яг үгээр Монгол улсын хууль зүйн тэр их болохоо илүү бичиж одоо тэр их задлыг санхүүгийн балаас нь үг дуугүй баталгаажуулна гэсэн үг хэлсэн. Анхан шатны баримтаар нотлогдоогүй 4 тэрбум долларыг бүлгээд баталгаажуулж өгнө гэж үг болсон. Монгол улсын хууль хаач юм байдаг. Зөвхөн анхан шатны баримт тайлбар балаасаа баталгааждаг. Хуультай. Тэгвэл энэ хуулийг одоо нүгдээ. Өөрөөр хэлбэл хуулийн дийцэл 5 заах. Дээрээс нь зайлшгүй хэвчээ 5 асуудал. Огт яриг болсон. Энийг шийдэхгүй болохгүй. Жишээ ямар асуудал? Менежментийн төлбөр гэж үйл ажиллагааны зардлыг 2% хийх хэмжээний төлбөр төлөв. Ингээд бол менежментийн баг хэмжиж ажиллах хэрэгтэй. Тэр багаар хийх ажлынхаа нэг төрлийг нотож бэрээ байгуулах хэрэгтэй. Гэвч өнөөдөр хүртэл менежментийн багаар томилоогүй. Хийсэн дурынхаа ажил менежментийн төлбөр төлж ирсэн. Хэрвээ энийг одоо яаралтай хийхгүй бид наад зах нь 300 сая долларыг нэг жилд ийм байдлаар байна. Тэр дотор юу вэ? Захиалгын бэйж зураас зочид модод буусан зав. Амралтын газар ихний хүүхдээ нохоогоо аваад ирсэн амралтны хийж. Ажилтныхаа хүүхдийн сургалтын зардлыг төлсөн гадаадд өгсөн хандив байж. Тэгвэл энийг одоо бид баримтжуулж хуулинд нийцүүлж байна. Нэг. Хоёрдугаар. Оюун толгойн газар өөрөө цогц бүлэг орно. Гэтэл оюун толгойн бүлэг ордгийг бүхэлд нь ашиглах тухай ярьж одоо аль баялаг ашигтай эсхийг нь ашиглах сорчлон ашиглах байдаг. Тийм учраас одоо хийх ажил хөрөг оруулалтын энэ уулын ажлын төлөвлөгөө давхар батлах хэрэгтэй. Одоо яриад байгаа 6 тэрбум долларын зээл зөвхөн зүүн хойд Кюбо буюу хамгийн баялаг хэсгийн жижигхэн хэсэгтээ үйл ажиллагаа явуулахад тооцсон зардал. Тэгвэл цаашдаа ордыг ашиглахын тулд энэ 6 тэрбум шиг хэд удаа ийм зээл авах нь. Зээл авах болгоно монголчуудад ногдох ашиг авах хугацаа цааш. Зовын гэрээ байгуулсаар 15 жилээр хойшсон. Ахаад энэ гэрээ байгуулсан 30 жилээр хойшсон. 30 жилийн хугацаанд оюун толгойн газрыг ашиглаад дуусахгүй гэсэн баталгаа хийх гэж байна. Их жишээтэй. За энэ оюун толгойн төсөл маань өөрөө ийм чиглэл рүү явж байна. Чамны амнаас хараад барын аманд орсон. Барын амнаас хараад дүүний амнаас ямагцаа авах гэдэг юм. Тэгэхээр энэ бүгдийг ярьдгийн учир бол энэ нийгэмд өнөөдөр засалруулах зүйл асар их байна. Энэний төлөв хэд хийх? Бид хийх. Бидний өөр. Бид 12 оны сонгуульд ямар одоо бодлоготой зорилготой олзаа түүний дэмжлэг авлаа. Манай 5 хувьсны ач холбогдол өнөөдөр огт буураагүй. Харин бүр улам ач холбогдолтой болж байна. 5 хувьсны чинь 3 дахь хувьсал нь эдийн засгийн хувьсал байна. Хувьсгалын батсан гол ажил нь юу? Монголын ард түмний баялагаа эзэн байсан. Тэгвэл Монголын ард түмний баялагыг гадных нь зөөвлөж байгаа. Тэр зөөврийг нь манай эрх мэдж бүхий төр засгийн удирдлагууд улс төрийн хүчнүүд өөгшүүл нь дэмжиж байна. Бид үгээ хийхгүй. Өөр хийх. За тийм учраас та бидэнд бодох тунгаа. Тэгээд шодрог эсэхлөө энэ нийт хэрэгшин хандлагыг хийж хариуцлагатай зөж бодгож байна. Бид төр засгийг бодлогын тодорхойлж үйл ажиллагаагийн зарж явуулах хэм хэмжээнд их мэд хүч байж энэ зорилгод хэрэгжиж байна. Тэгэхгүй бид нэр үргэлжлэн нэгэн цөөхөн судалтай шүүмжлэлт шаардлага тавьдаг ийм хүч
өвчин байж болохгүй. Тэгэхээр одоо энэ хүний сонгуул түүний хариуцлагатай энэ ихтэй энэ мандат ард түмнээс олж авах ийм шаардлага тулгарсан байна. Асуудал шийдэх хаач байж хандыг толгомцсон асуудлын төлөө хэдүүлээ нэгдэл байршуултай зохион байгуулалттай тууштай тэмцээ ийм л ажлын өмнө зогсож байгааг би харж байна. За өнөөдөр яагаад цөөхөн хэсэг өгдөг оюутлаг ингэж бүр байн ярээ гад үзэгдээд өчигдөр улсын хурлын чуулганы эндэл дээрээс ерөнхий сайдын ийсэн үгийг та бүхэн үзээрэй. Оюу толгой ярьдаг улс төрчдийн үйлчлэл бөөсний үйлдвэртэй ажиллана гэж зааж байна. Бид одоо шудраг үнэтэй хэлж байгаа бол энэ сонсох байх. Гэхдээ цаг мөн чанарын ойлгож гаргах бүгдээр дуусах хэрэгтэй. Цөөхөн хэдэн улс төрчид энийг дугаараад хүчин бүгсдэж байна. Би одоолаа намд 5 цагаар хэлсэхээр ярилцлага хийж байна. Дүүргүүтээ уулзсан, мэдээлэл өгсөн. Манайхан бүгдээрээ энэ чинь одоо тэмцэх ёстой байна. Цаг хугацааны нэг торгон зай одоо байна. Оюу толгой бос реалитет явуулчихвал энэ асуудал хаагдана. Явахын тулд хоёрдугаар ээлжээ эхлүүлэх гэж бүхэн батан зүтгэж байгаа. Тэр бүхэн байгуулалтаа эхлүүлж байгаадаа биш. Гол нь тэр банкуудыг оруулж ирээд тэгэхээр шилжүүлэх гэж яаж байна. Өнөөдөр даалгавар уурхайг ашиглахгүйгээр ил уурхайгаас бид хангалттай олгож байна. $2 тэрбум ашигтай ажиллаж байгаа. Анхны техник бизнесийн үндэслэл $2 тэрбум одоо энэ орлогоос $700 сая жил бүхэн даалгаврын хөрөнгө оруулалтанд зарцуулна гэсэн ийм техник бизнесийн үндэслэлтэй. Тэр мөнгө өнөөдөр оюутлогоор хоригдож байгаа. Гэхдээ төсөв оюутлогоо Эрдэнэтэс 2 дахин баг хөнгөж байгаа шүү. Эрдэнэтэс 3 дахин том байна. 2 дахин баг хөрөнгө оруулалтыг мөнгө хоригдуулж байгаа. Тэгсэн байж нэг зээл авч байгаа. Нүгэл бид нэр одоо даалгаврыг эхлүүлнэ гэж яаж хэлж байгаа. Одоо орчоод байгаа ил урахаа өгөөжийг нэмэгдүүлэх гэж ярих хэрэгтэй байна. Тийм учраас бид одоо энэ асуудлыг ярих хэрэгтэй. Уг нь ингэж бид нар асуудлыг гаргаж яасан засгийн газартай тусуулах гэдэг. Тэр хууль бус заалтаар зах залруух шаардлага хэвээр бидний бамбай болгож яваа. Энэ шудрагаас ивсгий. Энэний цаанаа намын гишүүд нь дэмжигчд нь Монголын нийгэм ийм шаардлага тавиад байна. Бид энийг одоо засалруулахгүй болохгүй. Хэдүүлээ ширээ сууж хилцээгээ эхлүүлье. Энэ зүйл залтаа ахиж ярих гэж ингэж өөрчлөх ёстой. Бид та босоодсон гүрийгээ зүтгэв. Ямар ч зүйл ойлгохгүй. Тааны тодорхой ашиг байгаа болохоос хүний нээтгэд очоор үг хийж чадахгүй болчихсон. За очлоо гэдэг миний цаг дуслаа. Би та бүхэн зүгээр угсдэр эдийн нийгмийн байдлаар цөөхөн хэдэн асуудлаар анхаарал хандуулж байна. Ингэж яддаг учраас бид бүгдийн өөрийн хариуцлага асар өндөр юм байна шүү. Бид урд урдынхаас илүү нэх болж, илүү боловсрч, илүү мэдээлэлтэй байж энэ нийгмийн зөв чиглэлийн зардлын төлөө ихтэй ажиллах ёстой байна гэж. Одоо ойлгож аваа сайн гэж үзье. Ингээ та бүхэн